хурлын одоо манай ажлын албаны тайлан явчлаа. Сая манай хилцээний оролцооны хилцээний одоо тайлан ер нь товч маягаар ингээд явчлаа. Тэгэхээр би одоо ойлгохтой бол ингэж байна. Манай зүгээр иргэний танхим өнгөрсөн хугацаанд бол хийсэн ажил тайлангаа тавиад ингээд та нар үзээд явсан ч болж байна. За манайх өнгөрсөн 13 оны 5 сарын 13-нд манайх энэ иргэний танхимын нээлттэй ажиллагааг хийсэн. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн хурлын дэргэд иргэний танхимыг нээн ажилуулахдаа ерөөсөө иргэдрүүгээ чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг гэж ерөөсөө анх байгуулагдаад энэ танхимыг тогтчуулаад иргэдээ урьхтаа бид дарганараар биш иргэдээрээ ингээд тууц хайчлуулж иргэд ер нь тууц хайжилж ирснийг урд өмнө би үзэж байгаагүй. Тэгээд иргэдээрээ шууд тууцаа хайчлуулж ингэж эхэлсэн. За ингээд иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаануудаа явуулахдаа голцоо сургалт, хилцүүлэг, өдөрлөг, уулзалт маягаар бид нэр одоо өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа жил хагас хугацаанд хийж байна. Бид одоо өнгөрсөн 11 сард үү те 10 сарын сүүлд одоо дүүргүүд одоо Баянзүрх дүүргийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг энэ иргэний танхим зохион байгуулад эндээс шалгарсан нийт 12 хүнийг нийслэл рүү явуулж шатрын тэмцээнд оролцуулах гэх мэтчлэнгээр байж байна. За иргэний танхимын даргын хувьд би одоо бид чинь ингэж байгаа шүү дээ. Дүүргийн одоо дүүргүүдийн иргэний танхимуудын туршлага солилцох уулзалт хилцүүлэг уулзалт гэсэн ийм нэртэй үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд би өнөөдөр тайлан тавьж үзүүлэхээс гадна өөрсдийнхөө хийсэн ажлыг урд өмнө хийсэн ажлаа хийхээс өмнө харилцан ярилцаж туршлага солилцъя гэж ингэж бодож миний бодол бол ийм байна. Бусад дүүргүүдийн иргэний танхимууд ямар хөө журмаар яаж ажилдгийг за манай одоо иргэний танхим болохоор Баянзүрх дүүргийн иргэний танхим болохоор ер нь харьцангуй за одоо хамгийн сүүлд баг шахуу байгуулагдсан иргэний дүүргүүдээс хамгийн сүүлд шахуу байгуулагдсан иргэний танхим байх гэж ингэж бодож байна. За тэгэхээр зүгээр өөр бидний үйл ажиллагааг бол одоо хурал болоод одоо оролцооны хилцс маань Баянзүрх дүүргийн одоо иргэний танхим ер нь одоо ямар хөө янзтай явж байгаа гэдгийг үнэлт өгнөлтөд өгсөн байгаад байгаа. Тэгэхээр бусад дүүргүүд юу гэж үнэлж байдгийг гэсэн адилхан одоо оролцооны хилцүүд ямар үйл ажиллагаа явуулж идгийг гэсэн байр сууриас би энийг баямлгээ нэгээр наваад тараагаад эдгэрт өгч санал юунуудаа бичнэ. Тэгээ манай хувьд бол өнгөрсөн хугацаанд одоо жил гарангийн хугацаанд юу одоо нэг шаардлагатай байд гэхээр бид нар иргэнийхээ танхим дэвш зүгээр танхимын үйл ажиллагаа явуулдаг болохоос гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа маань ер нь жоохон хоцрогдонгүй байгаа мó энэ иргэдээ яаж цуглуулах вэ гэдэг сая одоо бид нар яриад өнгөрлөөдөө би нийслэлийн иргэний танхим дээр ч гэсэн туршлага солилцох уулзалтан дээр ч гэсэн маш их олон удаа бас ганц хоёр удаа ярьжсэн шиг санагдаад байна. Хамгийн гол нь иргэдийн оролцоог хангахад ерөөсөө л одоо нийтийн зар мэдээг яаж бид нар хүргэх ёстой. Ерөөсөө уламжлагдаад ирсэн энэ ажиллагааг бид нар яаж эвдэж шинэлэг арга руу орох юм бэ? Энэ иргэдэд яаж цуглуулах юм гээд. Одоо бид нар яг энэ нөгөө манай 17 дугаар хорол төлөөлөгч нэргүй одоо би 12 дугаар хорон сонгогдсон төлөөлөгч байна. Тэгээ бидний одоо өөрсдийнхөө хариуцсан тэр хороод дээр одоо Конрад Аденауэрийн сан тэр Швейцарын хөгжлийн агентлагийн сан энтертэй хамтарч хийсэн энэ юунаас юу харагдаад байгаа юм гэхээр бид нар ерөөсөө тэр хорооны иргэд рүү иргэд нийтийн хуралд яаж цуглахын яаж бид нар одоо энэ одоо яриад одоо бидний үзэл бодол одоо миний дотор байгаад байгаа энэ багтраад байгаа энэ үйл ажиллагаагаа гадагш нь энэ иргэд рүү яаж чиглүүлэх юм гэхээр ганцхан оролцооны боловсролыг л дээшлүүлэх хэрэгтэй. Иргэдээ яаж цуглуулах. Энэ л айгүй хэцүү асуудал байгаа гэдэг. Тэгэхээр бид нар одоо бүх өрн телефоны евро ингээд холбогдоод одоо 1 сая төгрөгийн гэрээ хийчихэд одоо ингээд иргэд рүүгээ ингээд цацдаг энэ юу хийх гэж байна л да. Тэгэхээр энэ бол манай бас нэг шинэлэг нэгдүгээр туршлага байх. Хоёрдугаарт бид нар энэ өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын манд туршлагаас харахад ийм нэг юм байна. Хоёрдугаарт болохоор зэрэг тэр нэг шуудангийн хайрцаг бид нар хэрэгжүүлээ гэдэг юм. Өрхийн шуудангийн хайрцаг. Ер нь шуудангийн хайрцагуд бол дэлхийн нийтэд 40 олон жил одоо бараг 100 жилийн түүхтэй байгаад байдаг. Гэтэл ганцхан манай Монгол улс одоо яадгийг тэр нэг шуудангийн хайрцаг гэдэг юм яадгүй. Бусад бүх улсууд одоо социалист лагерын улсууд байж ах үед ч тийм байсан. Одоо бүх дэлхийн нийтийн бүх хөгжилтэй орнууд ч гэсэн шуудангийн хайрцагаар өөрсдийнхөө одоо бүх даатгал одоо орон төлөх ёстой төлбөрүүдээ бүгдийг ингэж авч идэг. Гэтэл ганцхан манай улс л одоо ийм юм тамрагдаж чадаагүй ингээд хэвлэл захиалга
туршлага одоо өөрсдийнхөө нэр дээр ирсэн бүхэл юмнуудыг шуудангийнхаа харьцгаар авч ингэж харилцаж идэг. Тэгэхээр манад энэ хоцрогдчихжээ. Энийг юу яа гэсэн ийм шинэлэг хоёр юм манад ингэж та бүхтэд хэлэхэд ийм туршлага байна. Та нарт ч гэсэн ийм иймэрхүү хэмжээний туршлага байж магадгүй гэсэн үндсэн дээр бид нар харилцан одоо юугаа туршлага солилцъя гэсэн үүднээс иргэний танхим та бүхнийг урьсан юм аа. Тэгээд манай юутай холбоотой одоо манай тайлан ингээ үзээд явах уу зүгээр энэ тайлан сонирхохгүйгээр одоо энэ бүгдээ ингээ харилцан ярилцаад энэ юугаа яах вэ гэсэн асуудал дээр л тогтчихъя л гэж бодож байна. За. Гэрнийг урднаас жид 3 дахь үйлстэй. Тэг 3 дахь уулзалт болж байна. Тайлан сонсч ирсэн юм чинь тий. Шууд саналаа ярилцаад тэгээд та яг энэ хуудасаа өгөөд тий. Дүүрүүд хүмүүс жуулдаг. Тэгэхээр тий яг тгий гэж бодож тий. Тэгээд ингээд цагаа хэмнээд ингээ явчих гэж бодож байна. Тэхөө. За тэгээ бас нэг хотоос ирсэн судамж хамгийн гол нь бид нар ингэж бодож байна л да. Зүгээр манай нэргүү төлөөлөгчийн хийсэн 17 дугаар хорон дээр хийсэн тэр төсөл маань маш бас амжилттай явж бид нар бас бүгдээрээ ингэж очиж ирсэн. Бас нэгээ дэмжиж баг болж очиж ирсэн. Манай 12 дээр чинь мундаг том тэр төсөл хэрэгжихэд нөгөө 5 журам байгаа шүү дээ. Тэрийг хэлцгээд бид нар бас хүмүүсээ цуглуулах гэж бас нэлээд зүдэрч байсан байхгүй. Зарим нэг нь хүлэн зөвшөөрж яхад зарим нэг нь эрдгүү байх жишээтэй тий. Одоо жишээ нь одоо бидний энэ уулзалтаас харах тийм л байгаа байхгүй тий. Зарим дүүргүүд нь ингээ ажилтаа болсон ч бид нар ч бас нэлийн энд ч ач холбогдол өгч урилга хэвлүүлж бас нэг зарим нэг юунд чинь төсөв гаргаж ингээд нэг юм арга хэмжээ авахд чи бүгдээрээ цуглаад ингээд ярьсан бодвол бас арай бас янз янзын саналууд гарах бах. Би бол бас хан дүүргийг ирээд бас бид нартай туршлах хаалцж магадгүй гэж бодож байсан. Манай Баян гол байна энэ туршлагатай туршлагатай бас биднийг бодвол бас нэг нэлийн хэсэг хугацаанд ажиллаж бас юу ээжээс улсуудыг бас иргэн танхимуудыг ирэх байх гэж бодсон чинь ирсэнгүй. Тэгээ одоо яг ирсэн бид хэд өөрсдөө саналыг сайхан солилцъя гэж ингэж бодож байна. Манад бол ерөнхийдөө ийм байна. Гэхдээ иргэдэг цуглуулбал одоо ямар аргаар цуглуулбал арай хурдан байдгийг одоо тий хүмүүс нэг тийм дур сонирхолтой одоо ирэх үү иргэний танхим дээр одоо жишээ. Тэгээ би бас надад бас нэг юм зүгээр иргэний танхимын одоо даргын хувьд би нэг юм бодож байдгийг бид нар 100 одоо намар нөгөө боломжтой цаг агарын боломжтой таата нөхцөл одоо явуулын тэр нөгөө нэг юу штэ нэг хэсэг бүлгэр нь улсуудыг цуглуулдаг тий. Одоо нэг чанга эргч ч юм уу яриад одоо нэг хэсэг бүлгэр нь за хүмүүсээ одоо энд нэг иймэрхүү юм болох гэж шүү та нар ирээрээ гэд энэ арга хэмжээ юм явж байгаа. Нөгөө машиныхаа гадна талдаа одоо Баян зүрх дүүргийн иргэний танхимч гэдэг юм уу тий. Аль эсвэл Баян зүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэний явуулын танхимч гэдэг юм уу ийм юмтай байж байвал яадгийг. Тэгээ энэ үйл ажиллагаа явуулахад эдийн засгийн тал дээр та нарт одоо ямар одоо бэрхшээл учирдгийн гих мэтчлэнгийн юмнууд. За манай хувьд бол нэг нөгөө хурлын одоо тэргүүлэгч энтертэйгөө сайн байнгын харьцаатай юм байдаг болохоор зүгээр ингээд ажил үүрэг явуулахад бол нэг эдийн засгийн тал дээр бол нэг тийм хүндрэл энэ төр учраад байдгүй. Зүгээр ер нь бол бид өөрсдийнхөө одоо хороо хариуцсан одоо хороонуудад манайх юутай олчхор зэрэг бас арай жоохон ажил хөнгөвчлөг байна. Манай дүүргийн иргэний танхим голцоодаа хилцэх тасгуудад дүүргүүдийн хилцэх тасгуудын одоо тий өдөрлөг уулзалт ч гэдэг юм уу шилэн данс гэдэг. За шилэн дансны юуг бол нодлон ч гэсэн би бас нэлээд шахаж явуулж байсан. Энэ жил ч гэсэн одоо 2 дугаар сарынхаа төлөвлөгөөнд ерөөсөө шилэн дансны өдөрлөгийг зохион байгуулах тийм сар болгоод бид нэр ажиллаж байгаа. Тийм төлөвлөгөөнд оруулсан. Тэгээ энэ дээр бид нар ингээд сайхан санал солилцъё. Одоо тэгээд манай Багнуур дүүргийнхэнд ямар сайхан юу ээж идэх, манай нийслэхэн бас нэг юм байгаад байдгийг босод иргэний танхимууд юу гэж бодож идэх. Манай нийслэл одоо дүүргүүдийг хариуцсан одоо тийм зааварлагч мэрэгжилтэнгүүд энэ төр байт юм бол бас биднэрт одоо жилийн ажилд нэг үнэлт дүгнэлт өгөөд дүгнжээвэл яасан юм бэ гэсэн надад санал байна. Одоо нийслэхэнд юу яхад те дүүргүүдийг хорн иргэний танхимуудыг одоо ажлын дүгнээд тэ одоо тэр тийм туршлагаараа одоо эднийг ингэдэг ч юм уу аль эсвэл ийм үйл ажиллагаа явуулсан оны тэргүүний иргэний танхимч гэдэг юм уу ийм юм шалгаруулж ивэл яасан бэ гэсэн надад нэг ийм санал бас байдгийг. Тэгээ бас нэг удирдлага зохион байгуулалтын талаар нийслэлийн иргэний танхимаас одоо ерөнхийлөгчийн иргэний танхимаас нэг төлөвлөгөө гараад нийслэл одоо тэрийг хүлээж аваад өөрсдөө нэмж боловсруулад доошогоо иргэний дүүргүүдийнхээ иргэний танхимууд руу ийм юм явуулаад тэрийг ингээд дүгнжээвэл яасан бэ? Бид нар тэртээ тэргүй өөрсдийн гэснийг хийж байгаа нэг зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа ч гэсэн
нийслэс нэг тийм юм таах юм бол бид нар ч бас цочин айн тий. Одоо нэрээ ингээд нэг тэндээс өгсөн үүрэг даалгаврын дагуу бид нар ингэх ёстой. Одоо нийслэл бас нэг сайн ажиллахгүй юм уу гэсэн юм дээр би бас нэг хаяг шөмжөлтэй хандах гэдэг. Тийм учраас одоо өнөөдөр энд ингээд туршлага солилцох одоо 2 удаагийн уулзалт одоо үндсэндээ 3 удаагийн уулзалт болж байхад нэг иймэрхүү эрсдэлтэй энэ төр байх юм. Бид нар өөрсдөө яаж хөндлөлт дуурайд үзүүлэх гэсэн бас нэг юм миний хувьд бодогдож байгаа юм. Бусад иргэний танхимуудын одоо яг хариуцсан хэлцэд ардууд одоо юу гэж ойлгож ийдгийг. Тэгээд дээрээсээ бас жоохон чиглэлтэй нэг удирдан зохион байгуулсан ийм юмтай байж байвал бас ямар байдгийг болоо гэсэн надад санал байгаа шүү. За, миний ярих нь гэдэг үгсэн. Энэ нэг хаан бол баян гол ирж байгаа манай спорт өдрөөс үзсэнээр ч бас ирээгүй шүү дээ. Тийм. Тэгээд хамгийн туршлагатай олон жилээр баярлалаа. Тэгээд одоо Шингавд гэдэг юм уу бид нарт одоо ингээд тушраасаа хуваалцахгүй нэг жоохон байгаа надад үйл тоосон мэдхгүй байгаа юм уу? Эсээ бол байдаг шүү. Хүмүүстийн хоорондын хамтын ажиллагаа ямар төвшөнд байдгийг бидний бас нийслэл сайн мэдэхгүй байна л да. Дүүргүүд ер нь яг хамтарч ажиллах юм уу? Одоо зөвхөн иргэний ордон нэг иргэний танхимуудын хувьд ийм хамтын ажиллагаа муу шүү дээ тий. Бусад үйл ажиллагаа тамгын газрын үйл ажиллагаа тэр ямар сайн байгаа сайн байдгүй юу? Яг ялгаа нь юу вэ гэхээр тамгын газар чинь өөрөө нэг босоо болоо одоо учраас бид